гарахаас өмнө нэг бичлэг хийсэн байж байгаасаа орж ирээд нөгөөдгөө үргэлжлүүлээд хийсэн чинь эдитлэг гэсэн чинь ямар олон дийл сул юм ярьсан ямар хэрэггүй урт бичлэг болчихоо гэж бодонгуудаа шууд бүгднийг нь устгангуудаа дахин шинээр хийх чинь одоо хоёр дахь хийх гэж байгаа юм чинь айгу зэгцтэй урд явчих واخ гэж найдаж байна. За юуны тухай бичлэг хийх гэж авъя гэхлээр надад одоо сүүлийн үед ер нь жоохон эмзэглээд энэ дээр яагаад хин ч ерөөсөд дурдгүй юм бол гэж бодоод байгаа хэрнээ надад бол хизэж байж болохгүй нэг юм асуудал байдаг хгүй. Тэр нь юу вэ гэхлээр Instagram, Facebook ер нь хувь хүн өөрийнхөө сошиалдаа юм оруулахдаа эргэн тойрондоо яагаад хүмүүсийн царайг ингэж хамаа намаагүй оруулаад идэм бэ гэдгийг би маш их гайхдаг. За тэгээд надад болохоор хид хид ийм кейсүүд байна. За хамгийн ихнийх нь юунаас эхэлчихсэн бэхлээр бүр ингээд Instagram ерөөсөө өнөө цаг шиг одоо ийм амар хэрэгэлдэг байгаагүй үед нэг жүжигчин ингээд педикюр хийж байгаа сторигоо байнга хийдэг гэсэн баггүй юу. Педикюр хийгээд сууж байгаа хүний ингээд царай төрөх юмыг нь оруулаад ингээд бичлэг хийсэн баггүй юу. Тэгээ тэр нь надад ингээд амар онцгүй санагдсан баггүй юу. Уу яг хүний хөлөнд ор суугаад ингээд хийж байгаа масаж хийн үү, педикюр хийн үү, хүн яг өөрөө ажилтаа дуртай бол ямар ч ажил хийсэн хамаагүй хамгийн гол нь тэр хүн яг хөлөнд ороо хүн суулгах чад тэрийг ингээд стори хийх нь яг хаана байдаг, ямар одоо юу вэ? Тим стори хийх нь яг өөрт ямар мэдрэмж төрүүлдэг юм бол тэ мэдэхгүй. За тэрийг үлдээч. За тэгээд та тухайн салон юм уу те одоо сормосны газар ч юм уу одоо маникюр педикюр ч юм уу ер нь барай засалж байна уу те та тэр салонтой хамтран ажиллаад сурталчлах одоо тий хоёр талын харилцан зөвшөлдсөн өгөөгүй л бол битгий ажиллаа хийж байгаа хүмүүсийг ингэж сторинд оруулаад бай. Хүний царай дүрх барьж байгаа эсвэл одоо ингээл кофе шопын одоо баристаг ингээд одоо юм өгж байгааг ин стори идэх ч юм уу одоо хоол мол KFC ч юм уу дөрвөн хоолны газар ингээд хоол авахтаа ингээ өгж байгаа ажилтныг ингээд амар их стори иддэг. Тэгэд салон сууж байхдаа ялангуяа хүүхнүүд 90% баг стори хийдэг. Тэгэд салооны ажилчдын царай төрхийг ингээд амар тод гаргадаг. Нөгөө талаас таныг тэгж стори хийхийг зөвшөөрж байгаа хүмүүс яг байгаа юу? Яг та би таныг энэ бичлэгэндээ оруулж болох уу? Би энд бичлэг хийж болох уу гэдэг зөвшөөрөл авсан уу? За тэгээд дээрэс нь саяхан үнэр цэцэг ингээд зандан шатрын сууж байгаа нэг стори пост хийсэн байсан баггүй. Тэр нь болохоор ингээд манай зандан руу сакс үзээд л явж байна. Ингээд уус төрд ингээд ирсэн шиг ирээд явсан шиг явах хэрэгтэй ч илүү нэг тийм. Тэгээд тэрэнд нь ингээд гим зэмгүй ингээд 10-аас 20 хүн ингээд царай нийл гараад зүгээр үнэр цэцгийн пост дотор орчиж байгаа байхгүй юу. За үнэр цэцэг бол өөрийгөө одоо Монголын номер 1 одоо тэг зэрэг цаг юм байна болоо хамгийн хандлттай ийм сайн сайт гэж үздэг ээ. За тэр мөрөнч баг үнэн ч гэж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь тийм хүн яг яагаад тийм хачин шалдар болдор юм оруулахдаа тэр 10-аас 20 хүний царайг яагаад ийл гаргаж байгаа юм бол ямар хамааралтай болохоор тэр хүмүүсийн царай төрхийг ямар ч зөвшөөрлөхгүй хийж байгаа юм. За тэгээ өмнө нөгөө педикюр хийж байхдаа стори хийсэн байсан жүжигчим гэдэг байгаа шүү дээ. Тэр хүн бүр өнөөдөр яг өглөө ингээд юу явсан сторигоо хийсэн байгаа байхгүй юу? Нөгөө нэг энергийн төвч юу лээ говь намац гэдэг хоолны газар орсон. Энд үнэхээр гоё амттай хоолны газар ингээд тэр говь намацын ингээд юм логог ингээд татаж харуулж байгаа байхгүй юу. Тэсэн чи яг тэр явцад нь ингээд тэр логог нь татаж байгаа яг наадталт нь ингээд нэг ингээд гэр бүл юм уу хүмүүс юм нийлээд ингээд хоол идэж сууж байгаа байхгүй юу. Тэр хүмүүсийн царай марыг бүр ингээд ямар ч зөвшөөрлөхгүй шууд ингээд хийж байгаа байхгүй юу. Гих мэдчлээ энэ хүмүүс хичнээн олон дагагчтай билээ. Хичнээн олон хүн өөрийнх нь ямиг үзэх билээ. За тэгэнгүүтээ тэрэн дээрээс нэмээд одоо тэр Азуул гэдэг охин байна. Тэр охин ингэж амар хэм 0.5-аар ингэж өөрийгөө явж байгаа бичлэг хийдэг. Нэг тоглолтын дээр тийм бичлэг хийсэн байсан. Хойно бүр маш олон хүмүүс орсон байсан. За би тэр охинд нэг блоглуулсан шалтгаан нь тэр охины төрсөн өдрөөрөө ивент зохион байгуулад хүмүүс бэлэг өгсөн. Тэрэн дээр нь би өөрийнхөө Instagram руу шеэрлээд би бол ихтэй хүний юмд орвол нэг комент бичдэггүй бүр ингэж үнэхээр тэсгэл алдсан үедээ бичдэг. Тэрнээс яг тролл комент бол ерөөсө бичдэг л дээ. Тиймэрхүү би өөрийнхөө Instagram story-д хийчтэй. Тэг би ингэж яг монголчуудтай юм үнгүй бэлэгний одоо юм юмд ингэж амар олноороо цуглараад хизээ яг ингээд энэ хүмүүс ихэл авч хизээ одоо ингээд юм яг бодиттэй ингэж жоохон нэг тийм буцааштай стори хийсэн байсан чинь Мишель Азуул намайг блок хийсэн байсан. За тэгсэн чинь тэрний дараа нөгөө Халиумбэг гэдэг нөгөө нэг охин байдаг штэ. Нөгөө нэг ингээ mirror selfie хийсэн байсан. Тэр нь хаана вэ гэхэлэр түлээжүр дотор байсан байхгүй юу. Тэгээ түлээжүрийн ингээд хоёр охины ажиллаа хийж байгаа хоёр охины царайг ингээд нэлээ эвгүй ингээд тэр яг толиндоо тусгаад оруулчихсан байхгүй юу. Тэгэхээр би хүний царайг ингэж оруулсан бичлэг битгий бишээ пост битгий стори битгий хийгээч эвгүй бүдүүлэг байна шүү гэд бичсэн чинь аваа бас блок хийсэн байсан.
Гэх мэтчлэн би ингээд ер нь дандаа олонний танил хүмүүс ч юм уу за олонний танилгүй байсан ч гэсэн хүмүүс ингээд хамаа намаагүй арталтаа бөөн хүмүүс сторинд пост рилэндээ хүний царайг оруулсан юм руу би дандаа биччихдэг байхгүй юу. Яг яаж зөвшөөрлгүй хүмүүсийн царайг ингээд олон нийтийн сүлжээнд дийлгэж байгаа юм бэ болохгүй штэ гэд. За тэгээ сүүлийн үед болохоор надад бас их анзаарч байгаа юм гэхээр цэцэрлэгийн багш болон бага ангийн багш нар хүүхдүүдийн царай төрхийг ингээд амар хамаа намаагүй постлоо. За яг хайрлаад инхрийлээд тэ дурсамжтай санагдаад хийж яж магадгүй гэхдээ болохгүй. Одоо хин нэгний хүүхэд таны ангид явдгийг мэдээд явандаа алсуура таны одоо ажлыг хаана гэдгийг мэдээд тэрүүгээр чинь болоод ямар нэгэн хүүхдийн хулгай гэмт хэрэг гарвал яана. За бүр болиг гэхэд танаа одоо ангид сурж байгаа хүүхэд чинь одоо 10 20 жилийн дараа бүрэн мэс заслах хаалганд ороод тэ шал өөр царайтай болоод тэрүүгээрээ хоол олж иддэг инфлюенсер болчлоо. Тэгсэн чинь тэ ингээд хар багийнх нь одоо давхраагүй хамаргүй тиймэрхүү зураг нь гаргаад ирлээ. Тэр чинь хүний амьдрал гай болж байгаа хэлбэр шүү дээ. Ер нь бол тэгэл за мэдгүй ер нь өөрийнхөө хувийн мэдээлэл царай төрхийг ингэж одоо ер нь өнөө цаг үед ингэж нийтэд дэлгэнэ гэдэг чинь маш асуудалтай. Тэгээд дээрэс нь тэрэн дээр нэмээд одоо ингэж нэг юм ах トゥ хоёр байдаг штэ. Хаягийн сандгүй ямар гоо гүнжил нэг юм. Би тэгтээ тэр хоёрын ээж аа хоёр болон ээж аа хоёрыг үнэхээр гайхдаг. Хүүхдэрийг хүн хандлт авч болно. Яг уу ингэж олон контент хийгээд тэр ээж аа хоёр өөрсдөө тэрэндээ дуртай байж болно. Гэхдээ 5 настай 5 нас хүрээгүй хүүхдүүдтэй 5 6 настай хүүхдүүд хизээчтэй одоо байнга даардаг охин яасан гэдэг ийм хайрын юм гэд ингээд амар хүүхдэрийг ингээд үг зааж хэлүүлдэг амар өллөн санагддаг охин надаа одоо тэр жоохон хүүхдийг ингээд миний охин миний хүү тэгэд хэлж нөгөөдөл нь бол мэдэхгүй штэ тэгвэл юу гэлээ хөөхөн залуучууд хайранд би одоо тэр хүүхдийг мэдэхгүй байна би бүр ингээд 1 2 үзээд бүр миний бүр дотор мохоо оргоод ёо энэ ээж аав хоёр ямар хүүхдийнхээ хөөхөн байгаа цаг үеийг нь бол бичээ дурсамж болгоод инстаграм хөтөлж болно би бол тийм ээж аавуудыг дагдаг надаа хөөхөн санагддаг. Гэхдээ тийм жоохон хоёр хүүхдэр ингээд үг томчуудын үг хэллэг ингээд заалгуулад хэлээд те яасан юу гэл мэдгүй би бүр тэр зарим ямиг нь бүр сонсч сонсохоор бүр ингээд өгөөд сүрээд ш миний яагаад жоохон хүүхдэрээ тийм том хүний үг хэлүүлээд байдгийг хүүхэд хизээ санаанаасаа тийм санааж бичгүй шүү дээ одоо нэг энэ тэнд байдаг постууд эдэн штэ тиймэрхүү постууд ингээ хүүхдүүдэрээ хэлүүлээд тэр рил нь ингээд амар хандлт аваад байдаг байхгүй хүмүүс хайрлаад өхөөртөд эдгийг би бас сайн ойлгодоггүй ялангуяа тэг ингээд хүүхд мөхтийг бол жоохон тийм юмнаас хол ойлгох хэрэгтэй. Яг уу хэрэглүүлж болно. Тэгээ өөрөө бас ингээд царай төрхийг ингээд сошиалд оруулахаас эмзэглэхгүй байж болно. Гэхдээ хүүхдтэй яагаад та үг заалгуулж хэлээд тэрүүгээрээ одоо сошиалд оруулаад гэснээр тэр нь ингээд гой хандлттай байхыг харж баясдаг эцэг их хүн яг ирүүлв. Эсвэл би тэнэг юм уу? Би тэр гайхаад байгаа хгүй. Тэгэд ингээд олонний танил хүмүүс ингээд стори пост оруулахдаа бүр маш хамаа намаагүй хүмүүсийн царайг ардаа оруулдаг. Сая сүүлд ингээд асар дайр гэж үжигч төрсөн өдрийнхөө постыг оруулсан байсан чинь ардталтаа ингээд хүмүүсийн царайг ингээд бүр 2 3 хүн ингээд идэж уусууж хүмүүсийн царайг оруулсан байсан байхгүй юу? Наанд ч ер нь цаанд ч муугаар бодоход тэр дунд ингээд за нууц хамаргууд хэрвээ байвал яана. Одоо яг хөө тэгэл баригдаад ил гарал баг зөв юм гинэлтэй хүмүүс гэхдээ гэж өрөөсөө хүний хувийн мэдээлэл болон хүний царай төрөхөд хүндэтгэлгүй хандаж ингэж постоор оруулж болохгүй. Ялангуяа энэ инстаграм охтууд арталтаа ингээд нэг л их гоё сайхан нүрэ будсан гоё охтууд арталтаа ингээд гарсан хүмүүсийн царай төрхийг хааж таглалч мэдэхгүй ямар ч ёс зүй байхгүй. Ингэж болохгүй битгий. Наа чи аягүй мохоо бүдүүлэг үйлчлэхгүй юу. Тэг ер нь бол хүн яаж ч одоо сошиал контент хийдэг байсан хүнд яаж ч хандлт хэрэгтэй байсан, хүнд яаж ч мөнгө хэрэгтэй байсан, наазахын этик ёс зүй гэдэг юмтай бай монголчуудаа. Би энэ хүний царайг, энэ хүний ямыг дураараа оруулж болохгүй гэдгийг мэддэг бай. Дээрээс нь энэ хандлт гэдэг юмд бүр ингэж амар юм тарихгүйгээр ингэж донтохоо бойл. За яг бизнес эрхэлдэг хүмүүст бол ингээд хэдэн аяг тавг хоолны мөнгөн ч юм уу эсвэл ашиг орлого нэмэгдүүлэхэд одоо дэмтэй байдгийн байж тэрийг бол хүлээн зөвшөөрэй. А нөгөө төгөр ингээд зүгээр жирийн иргэд ингээд вайрал болж байгаа бичлэг юм хамыг нэг даган дуурайх гэсэн оролдлохоор тэнийг юм хийхэ бол. За тэгээд юм пранк гэдэг юмд би бас айгүй дурггүй. Энд тэнд ингээд одоо хүмүүст пранк хийж тэрүүгээрээ одоо ингээд маркетинга хийгээд байгаа юм шиг байгаа. Зөв зүгээр явж хат хин нэг намайг тэ ингээд пранк хийгээд тэгснэ тэрүүгээрээ өөрсдийнхөө дэлгүүрээ өөрсдийнхөө зарж байгаа юмны эсвэл өөрсдийнхөө үйл ажиллагааны маркетинг хийв гэвэл битгий хуц. Би бол зүгээр очиод бүр самраад наад бичлэгээ ингээ хийх юм бол би та нартай хуулийн хариуцлага тооцно гэж ирж байгаад би үзнэ.
Тэгэд энийг жоохон юм ажил хэрэг болгоод хүний хувийн царай төрөх ингээд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ер нь хин ч хэний зургийн ард хин нэгний бичлэгэн дээр матарлаад явж байхыг хүсэхгүй шүү дээ. Хэдэн жилийн дараа би одоо одоохосоо бүр ингээд 10 20 кг тураад хамар мамар хийлгэгчлээ гэж бодъё. Тэгвэл би одоо байгаас шал үр царайтай байна үсттэй. Тэгвэл миний тэр үеийн зураг гарч ирээд надад гай болно шүү дээ. Ер нь бол тэгэхээр ингээд за яг ингээд юм жишээнүүд нь инээдтэй байж магадгүй л дээ. Гэхдээ ер нь бол та хүний хувийн одоо мэдээлэл болон хүний хувийн юмд маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Энэ болохгүй, энэ хуулиар хариуцлага тооцогддог байх хэрэгтэй. Хүмүүс ч гэсэн наад захын ингээд юм цензуртэй, жоох этиктэй байх хэрэгтэй. Одоо энэ инфлюенсер гэдэг хүмүүс чинь бол хүний эрүүл мэндэд холбоотой хамааралтай амиг хүртэлтэй нэг хідэ халтар төгрөгөөр маркетинг хийгээд ингээд за зарим нь бол бүр хүний амьдралтай холбоотой те ингээд машин байр орон сууцыг хүртэл ингээд рекламадад галзуураад явж байгаа. Юмны нүүр царай болох бол гоё штэ бардам те ингээд энийг аваарай, энийг хэрэгэлсэн чи би бүр тэглээ инглээ гэдэг янз бүрийн рил хийхгүйгээр зүгээр л таны царайгаар тэр брэнд маркетинг хийж байна. Зөвхөн таны царай тэр зурган дээр нь буухад л хангалттай. Тийм хэмжээний хүмүүс л яг инфлюенсер ахгүй юу. Тэрнээс бус нь бол зүгээр л 8-ачд. Зүгээр ажил хийхээсээ гоё юм баялаг бүтээгч болоосай, боловсролыг үнэлж хайрладаг хүмүүс болоосай л гэж боддог. Гэхдээ одоо ганц Монгол биш дэлхийд дахина энэ сошиал инфлюенсерүүд ингээ хүлээн зөвшөөрөгдөөд ийм юм нэгэнтээ ирчиг авсан болохоор тэрийг бас нөгөө талаас нэг юм буруу шаадаггүй. Гэхдээ бол даган дэмжиж дүүрээхийг бол хүсдэггүй. Тэгээд энэ хүмүүс өдөө зэрэгтэй газар аваад тэ ингээд явж байгаа юм бас нэг том шалтгаан юу вэ гэхэлэр энэ хүмүүсийг үзэж даган дуурайж хүндэлж биширч явдаг үзэгчд байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нийтээрээ хүмүүс ямар нэгэн цензур ерөөсөө тавихгүйгээр одоо зүгээр л өөрийнхөө баалаа шилээ, идлээ улаа унтлаа хөвтлээ. Тэрийг уусан чинь тэглээ инглээ гэдэг хүмүүст илүү дуртай. Тэгээ ерөөсөө монголчуудын нийт масс тийм байгаа штэ. Тэгэхээр надад бол тэр контент хийж байгаа хүмүүсийн буруу биш зүгээр юм цензургүй тийм юмыг нь хараад амьдралд нь гошуугаа дүрээд монголчууд нэг бодлын нэлээд завтай нөгөө бодлын жоох юм тархин үнэхээр хэрэггүй юм датагаар бүр үнэхээр дүүрсэн зөвхөн тийм юмар хооллоо сурцсан хүмүүс байна гэж би бодож байна. Тийм сошиал юм одоо юм баг хар тамхи шиг юм ингээ урсгал торцгоц бүгдээрээ зүгээр л юм хүмүүсийн юм сонир сайхан хачнаар ингэж өдрийн зугаагаа хийгээл ажиллаж амьдардаг хүмүүс ер нь болцгоц юм шиг санагдаад байна да. За мэдгүй тэр мэрлөө халиул угсаа ер нь нэлээд асуудалтай, нэлээд бухимдмаар юм их юм байна. Би болохоор жоохон хурдан дуусгая гэж бодоод бүр илүү юм лавшруулж яриха болий. Тэр инфлюенсер энтер дээр би бол үнэхээр ийм жоохон ханддаг. Гэхдээ тэрийг бол дараа нь бүр тусна хид хідэн кейс барьж авч аваад ярих гэж бодож байна. За тэгээд ялангуяа энэ урлаг соёлын одууд олон дагагчтай хүмүүсийн царай төрхийг битгий оруулаа. Тэгээд энэ багш нар ч гэсэн хүүхдүүдийнхаа одоо бичлэг зургийг ингээд хамаа намаагүй хийхэ болмоор байна. 9 сарын 1-нд ингээд ээж аав нар хүүхдүүдийнхаа зургийг оруулах чагаа гэдээ ард нь бөөн хүний хүүхдүүдийг ингээд ямар мэдээл бүх юмыг та зүгээр л цацаа хийчихэж байгаа гэсэн үг. Муугаар бодсон, сайнаар бодсон ч наа чи ардаасаа зөндөө олон асуудал дагуулж байгаа. Тийм болохоор та ер нь бол хүний болон өөрийнхөө нандин юмд хүндэтгэлтэй хандаж одоо сурах хэрэгтэй. Ядчил жоохон болон болохгүй гэдэг юм а шүүдэг байх хэрэгтэй. Таныг ингээд тэ бодлого бодоод олон улсын хэлээр яриадах гээгүй шүү дээ. Зүгээр л наад захын үйлдэлээ хяна, үйлдэлээ цэн. Тэгэл болоо. За энэ удаагийн бичлэг бол зөвхөн би тэрийг л яриа гэж бодсон. Тэгээд дараа нэг гоё daily vlog оруулнаа. Баяртай.